Хүмүүс бид өдөр тутамдаа бусадтай харилцаж тэрхүү харилцаанаас өөр мэдрэмжийг авч байдаг. Сэтгэл судлалын шинжилгээ ухаанд мэдрэмж гэдэг нь сэтгэл хөдлөлтөй нэгт холбоотой бие махбодын илэрлэл гэж тодорхойлсон байдаг. Хүний мэдрэмж нь байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд уур хилэн, гомдол цөхрөл, баяр хөөр, аз жаргал гэх мэт бүхэл мэдрэмж нь төр хугацааных бөгөөд мөнх бус юм. Угтаа энэ харваад мөнх гэх ойлголт байхгүй бөгөөд амьд бие бүхэн төрдөг мөн өгөө болж байдаг. Үүний нэгэн адилаар танд яг одоо шанал гэх мэдрэмж ирсэн бол энэ нь хэзээ нэгэн цагт өгөө болно. Тиймээс та сөрөг мэдрэмжээр өөрийгөө зовоох хэрэггүй. Аз жаргал гэх мэдрэмж ирсэн бол энэ ч мөн адил хэзээ нэгэн цагт өгөө болно. Тиймээс та энэ цаг мөчөө мэдэрч аваарай. Хайр гэх мэдрэмж танд төрсөн бол энэ ч мөн адил хэзээ нэгэн цагт өгөө болох бөгөөд та энэ цаг мөчөө нандинан хайрлаж байгаарай. Сэтгэл судлаач, зохиолч, яруу найрагч Майя Анжело хэлэхдээ хүмүүс таны юу хэлснийг мартдаг, юу хийснийг мартдаг. Гагцхүү танаас ямар мэдрэмж авснаа хизээч мартдаггүй гэж хэлсэн байдаг. Тиймээс та бусдад сайхан мэдрэмж үлдээдэг нэгэн байхыг хичээгээрэй.